Эрхэм та бүхний ямар Монголыг айлтгая. Өнөөдөр бид нэгэн шуурхай мэдээлэлээр та бүхэнд тайлбар хүргэх гэж байна. Юу гэхээр одоо өнгөрсөн амралтын өдрүүдэд туралцсан олон улсын валютын сангийн хурал даанаар евро бүсийн орнуудын улс орнуудын өр дотоодынхоо нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй өндөр түвшинд хүрсэн мэдээ орж ирж байна. Тэгэхээр 2010 оны эцэс гэхэд одоо энэ улс орнуудын өр дотоодынх нь нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад бол 87.2%-аар нэмэгдсэн мэдээ байгаа. Энэ нь урд жилийнхтэй харьцуулахад 1.9%-аар нэмэгдсэн байна. Харин энэ жилийн эцэс төгсгөл гэхэд бол 3-4 бүхэлд хүрэхээр ийм их хямрал Европын орнуудад нүүрлээд байгааг мэдээлж байна. Тэгэхээр үүн дээр бас евро мөнгөн тэмдэгтийн хямралаас улбаалan арилжааны банкуд тодорхой толгой дараалан дампуурх аюул нүүрлж байна. Зарим улс орнууд тухайлбал Франц, нам улс төрийн систем итгэл алдарч санхүүгийн хямралын эсрэг тэмцэх мулгуу санаа тавьж байгаа Мари Ле Пен битгий хүмүүс сонгогчдын санал цуглуулж эхэлж байна гэж хэвлэл мэдээллийнхэн байгууллагууд онцолж эхэлж байна. Мөн дэлхийн дахны санхүүгийн ертөнцид хамгийн их итгэл найдвар хүлээлгдэг судлаачдын нэг Америк нэгдсэн улсын иргэн Дэвид Роткоффын Европын хямралын төлөв хэр харагдаж байна гэж хэвлэл мэдээллийнхнээ тавьсан асуултанд болохоор их баргар гэж шууд элдв тайлбаргүй хариулж байгаа нь одоо Европын хямрал хэдийн хэр хэмжээнд хүрснэг бол тодорхой илтгэж харуулж байна гэж хэвлэл мэдээллийнхэн толгой уралдан иш татж байна. За олон улсын валютын сангийн өөр нэгэн тэргүүн менежерийн хэлснээр бол евро бүсийн хямралаас гаргахад умард Европынхны тавьсан саналыг өмнөд хэсгийнхэн бол огтоос авч шилжэхгүй байгаа. Энэ нь бол улс төрийн уналтад ихээхэн нөлөөлөхийг тэд үнэхээр ойлгохгүй байна гэж тэмдэглэж байгаа юм. За Брюсселийн санхүүгийн тэтгэлгээс дампуурлаас гарсан Грекийн хувьд бол санхүүгийн үзүүлэлт бол хамгийн доод түвшинд хүрсэн байгаа. Энэ дээр бол дотоодын нийт бүтээгдэхүүний 165.3%-тай тэмцэж байгаа нь энэ харьцаа бол хэрхэн эрсдэс өөрчлөгснэг бол илтгэж байна. За урьдчилсан дүгнэлтээр тус улсын төсвийн алдагдлал 2011 онд эдийн засгийнхаа 9.1%-тай тэнцэж байсан. За Грек, Португал, Ирландын байдал бас нийт евро бүсийн санхүүгийн үзүүлэлтийг доош татж байгаа. Асуудал гэхдээ энэ гурван оронд бол Европын холбооноос тэдэнд зориулсан 386 тэрбум еврогийн ихэнх хэсгийг авах ёстой. Үүний дээр бас энэ хөрөнгөнөөс Итали, Испани зэрэг орнууд бол авах ёстой юм аа. Тэгэхээр энэ Голланд бол санхүүгийн нийгмийн халамжийн байгууллагаараа улс дэлхийг тэргүүлдэг орн. Голландын төв талбайд бол хэд хэдэн цэгт ядуу хүмүүст болоод ер нь тэр төв талбайд очсон хэн болгонд ийм хүмүүнлэгийн одоо тусламж түгээдэг байсан. Гэтэл энэ тусламж түгээж байгаа цэгүүдэд ирж байгаа Европын бусад улс орноос ирж байгаа хүмүүсийн тоо ихснээс энэ тусламжийг түгэх чадалгүй төрж байгаа гэсэн мэдээ байна. За тэгээд үүний дээр одоо Марк Рютегийн толгойлж явсан Голландын засгийн газар саяхан огсорсон энэ хямралаас улбаалж одоо Европын бусад улс орнуудад ихээхэн хямрал нүрэлнэ гэдгийг бол дэлхийн эдийн засгийн судлаачид бол онцлон тэмдэглэж байгаа юм аа. За бүсийн орнуудаас Эстоны өр хамгийн доод хэмжээд байгаа хэдий ч тэр нь дотоодынхоо нийт бүтээгдэхүүнээ 6%-тай тэнцэж байгаа. За ер нь зүүн Европын орнуудын өр хамгийн доогуур хэмжээтэй байгаа бол ТV өмнөд хэсэг одоо Европ ТV өмнөд хэсгийн өр хамгийн өндөр түвшинд оногдож байгаа. Энэ дээр бол Грец, Испани, Итали зэрэг орнууд орж байгаа. Германы өр дотоодынхоо нийт бүтээгдэхүүнийхээ 81.2%-тай тэнцэж байгаа бол за энэ бол Европ ТV-ийн бол хямрал гэхэд бол нүүрсэн гэхэд бол хэлсдэхгүй ийм үзүүлэлт сүүлийн үед гарч ирж байна. За хөрөнгө оруулагчдаас их олон санал гаргаж ирж байна. Европын нийт арилжааны банкуд тэр хямрал толгой дараагаар нүүрлж байгаа. За ингээд хөрөнгө оруулагчдын зүгээс энэ хямралыг яаж даван туулах вэ гэдэг асуудал дээр бол толгой гашлагч байна. За Америкийн нэгдсэн улсаас улбаатай гэж санхүүгийн Times Financial Times сонин дээр бол 2008 оноос энэ санхүүгийн хямрал улбаатай гэдгийг бол цохон тэмдэглэж байгаа юм. Үүний дараа гарвал Итали, Грец, Голландын хямрал толгой дараалан орж ирсэн. Үүний дараа Германч бас 82.7% дотоодынхоо нийт бүтээгдэхүүнийг өртөөгөө тэнцвүүлсэн байгаа болохоор энэ асуудал дээр бол олон улсын шинжээчдээс олон дүгнэлт гаргаж байж байна. За дүгнэж байна. За үүний дээр Мари Ле Пен гэдэг одоо Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа мөн Mélenchon нарын сүүлд сонгогчдоос авч байгаа санал асуулгаар нэлээх дээгүүр оноо авсан гэдгийг бол сүүлийн үеийн мэдээлэлүүд нотолж байна. Энэ тал дээр бол социалист намаас нэр дэвшсэн Франсуа
Олландын репутац буюу одоо цаашдын төлөвт бол нэлээд нөлөөлөх нь дамжихгүй, сонгогчдын санал эргэж байна гэдгийг бол олон улсын ажиглагчид үзэж байна. Ингээд бид бүхэн та бүхэн дараагийн 12 цагийн мэдээлэлээр тодорхой тайлбарын мэдээллийг өргөх болно. Ингээд 12 цаг хүртэл түр баяр та.